удахгүй эр цэргийн баярын өдөр болох гэж байна. Хайртай эрэгтэй хүний чин сэтгэлээсээ баярлуулаарай. Цэрэгт явсан яваагүй нь хамаагүй. Яагаад гэвэл эрэгтэй хүн өөрөө маш их хайр инэрлийг хайртай хүний аж аргалтай болгожиж өөрөө их гоё аж аргалыг мэдэрдэг. Тийм гоё зөөлөн, дулаахан эрэг хүмүүс байдаг. Тийм учраас та цэрэгт явсан яваагүй, таныг баярлуулаагүй, таныг хайрлсан хайрлаагүй нь хамаагүй. Таныг удаа чин сэтгэл гаргаад тухайн хүндээ хизээш мартдаггүй гоё мөчийг, дурсамжийг, сэтгэлийн үгсийг илгээгээрэй гэж хөтлөгч нь хэлмээр байна. Тэгээд энэ удаа хамгийн сүүлийн боломж болох 10 хүний хөтлөгч нь эр цэргийн баяраар өөрийн биеэр очиж баярлуулна. Тэгээд маш боломжит үн ханшаага. Тэгээд мөнгө ол ерөөсөө бид нэр өнөөдөр олголдох учраас тэр олон сонирн биш. Гол нь агуул нь маш том хизээж мартдаггүй тэр гоё сэтгэлийн гоё дэмжлэг болно гэдэгт би итгэлтэй байгаа. За тэгээд ирчүүдийн нэг өмөрсөн нэгэн дууны бүтээлийн тухай, түүхийн тухай ярилцъя. За би ер нь хөтлөж хийгээд 10 гаруй жил болсон байна. Тэгээ эрэгтэй хүн болгон чин сэтгэлээсээ ямар ч тийм харамлах сэтгэлгүйгээр хайртай хүнээ баярлаж чаддаг. За тэгэнгүүт нөгөө эргүүлээд би асуудаг байхгүй юу? За таныг хайртай эхнэр чинь, таныг хайртай хүн чинь гээд танд бэлэг өгж ийсэн үү? Таныг ингээд эргүүлээд баярлуулж ийсэн үү гэхээр ээгүй би тийм юмч таахгүй л дээ. Би өөрөө л хайртай хүнээ баярлуулж ивэл би нэг өөрөө тийм юм их өсөхгүй л дээ гэдэг юм уу те. Гэсэн ч гэсэн тэр хүн чинь бас хүн бид нартай адилхан мэдрэмж авна те. Тийм учраас манайх энэ гоё урайлгыг бас гаргамаар байна. Украины рэпер Ярмакийн Сертицей Бацана хэмээх уран бүтээл нь 2013 онд үүссэн. За энэхүү уран бүтээл гарсан даруйда Орос болон бусад орнуудад хит болж чадсан. За энэ дууны үүсэл болон бүтэн түүх нь болохоор Сертицей Бацаны дууны үгийг Ярмак өөрөө зохиосон. За тэрхээр энэхүү дуугаараа бичгтээ өөрийн хаяг тухайсан амьдралын тухай, тухайн залуу насны хаяж хүчийн тухай, мөрөөдлийнхаа тухай, амьдрал тулгууддаг бэрхшээлүүдийнхаа тухай, даван тулах тэр хүсэл эрмэлзлийнхаа тухай зорьсон тэрхүү зорилгын зүрх сэтгэлийн дотоод мэдрэмжийг амьдралын замналын талаар өгүүлдэг. Ярмак энэхүү дугаараа дамжуулан залуу үеийнхэнд урам зориг өгөж өөрсдийн мөрөөдөлд өргөдөн туслахыг зорьсон байна. За клипийн хувьд гэсэн мөн адил алдартай болсон. За клипийн залууны амьдралын сорилтууд, түүний мөрөөдөл, тэмцлийн уран сайхны аргаар дүрсэлсэн байгаа. Клипний уран сайхны шийдэл нь зураг авалт нь олон хүний анхаарлыг татаж өгсөн. За олон улсын амжилт гэх юм бол Сертицей Бацана дуун зөвхөн Украинд үдээгүй бусад орнуудад ч алдартай болсон. Дууны уянгалаг аян сэтгэл хөдлөлгөөн мөгс нь олон улсын сонсогчдын сэтгэл татаж, дууны олон хэлээр ирэх холбоодоос гарсан байгаа. За энэ дуугаараа ер нь соёлын нөлөө гэж юу вэ? Яаж нөлөөлсөн бэ гэхээр энэхүү дуу гарснаас хойш олон хүний сэтгэлд гоногшож, залуу үеийнхний урам зориг, тэмцлийн бэлэг тэмдэг болсон гэж хэлэхэд болно. Олон залуу улсын хувьд энэ дуу бидний амьдралын онцгойн дурсамж илэрхийлдэг болсон байна. За Сертицей Бацана дуу Ярмакийн хамгийн том амжилтын нэг бөгөөд түүний уран бүтээлийн чанар, гүн гүнзгий мэдрэмжийг илэрхийлсэн бүтээл болж чадсан юм аа. Тэгэд энэ бүтээлээрээ ер нь л эрэгтэй хүн дотроо бодож сэтгэдэг имийг болохын төлөө гүйдэг те хүсэл эрмэлзэл мөрөөдөлтэй байдаг. Тэгээд эмэгтэй хүний чин сэтгэлээс хайрлахыг хүсдэг, бас мөрөөдөлтэй байдаг. Тийм уран бүтээл аа. Тэгээд хөтлөгчийн ярьсан зөв ч гэсэн уялдаа холбоотой байна гэдэг итгэлтэй байна. Та хайртай хүнээ нэг удаа болтгоо. Та хайртай хүнээ чин сэтгэлээсээ баярлуулаарай. Я не смогу прожить без любви, лови чувства как песок прямо из моей пустыни. Сколько ни лей дождями, никогда не остынет. С глазами синими, помадой красной ты словно инеем сделала прекрасный мир своими красками. Испачкала мою всю душу, только построил чувства, а ты по камню рушишь. Я не купил кроссовки, купил тебе подарок. Несу букет ромашек между аллей и арок. В руках белый медведь улыбается прохожим, а ты орешь как сука, вбивая ногти в кожу. Давай вгоняй наши, режь душеньку, кроши. Я совершил ошибки, каюсь и прошу тебя лиши. Оставь, я умоляю, ну хотя бы сны. Я ни разу не видал такой хмурой весны. Проснись, что с тобой стало, что
Что значит не люблю? Что значит я устала? Устала получать цветы или гулять устала? Мадам, может вы спуститесь ко мне, спить устала? Ты подарила мне 2 года и убила 2. Ты поменяла мне погоду и забрала слова. Не любишь, ну прощай, не лечи как ты простуду. Когда уйдешь, клянусь, проклинать не буду. Если сказал люблю, значит отвечаю. Если сказал одна, значит не предам. Если сказал дарю, сердце без печали, только держи и не ломай напополам. Если сказал люблю, значит отвечаю. Если сказал одна, значит не предам. Если сказал дарю, сердце без печали, только держи и не ломай напополам. Если сказал люблю, значит отвечаю. Если сказал одна, значит не предам. Если сказал дарю, сердце без печали, только держи и не ломай напополам.